За сайн байцгаана уу? Эй, Бид хоёр өмнөх дугаар дээр Японд хэрхэн сурах вэ талаар баг сар ярьж гисэн байгаа. Тэгээд тэр донд үзэгчний хүсэлт гарч ирсний дагуу бид Японы засгийн газрын тэтгэлэг тэр дотроо Монгол улсад суугаа. Японы элчин сайдын яамнаас одоо зохион байгуулдаг тэр шалгалтын талаар өнөөдөр ярьж өгөхөр бэлэн болоод байна. хороо. За тэгэхээр энэ шалгалт нь дотроо яг 3 болон нэмээд 1, 2, 3 гэдэг ингээд нийтдээ маш олон төрлүүд байдаг. За өнөөдөр бид хоёр ахлах сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд зориулсан яг үндсэн 3 шалгалтын талаар ярьж өгье. За хамгийн ихнийх нь болохоор их сургуулийн үндсэн оюутан байгаа. Тэгэхээр энэ 4 болон түүнээс дээш жил суралцсан. Дараагийнх нь Японы Technical College буюу KOSEN-ийн шалгалт байгаа. За энэ нь 3 жил суралцсан. Чадвал 5 хүрүүлээд 2 жил их сургуульд одоо дэвшин суралцах боломжтой. За хамгийн сүүлийнх нь болохоор мэрэгжлийн сургууль буюу одоо нэг гайхамшигтай тоогооч үсч чинь тий аниматор гэх мэтчлэн тиймэрхүү Нарийн бас одоо мэрэгчлүүд байдаг. Орж ирдэг. За энэ болохоор хөвчлэн 2 жил сурдаг байгаа. Тэгэхдээ яг энэ бүгдийн өмнө 1 жил заавал Японд очиод хэлээ сурнаа. Тэгээд тэндээ очиж өөрийнхөө өссөн сургуулиуд шалгалт өгөх тохиолдолд KOSEN-ийнхэн бас сургуулийн шууд шийдэгдээд сонгогдсон сургууль руугаа явдаг. За тэгэхээр энэ тэтгэлэгт энэ 3 хөтөлбөрт тэнцхийн тулд яг ямар шалгалтууд өгд юм бэ? Ямар давааг давах хэрэгтэй юм бэ? За мэдээж үндсэн их сургуулийн үндсэн оюутнаар та явахын тулд мэдээж 2 салдаг. За нэгдүгээрт нийгмийн ухаан болон байгалийн ухаан гэж 2 салдаг. Тэгээ хэрвээ та нийгмийн ухааны талаар шалгалт өгмөр байвал Японы хэл, англи хэл, математик гэсэн 3 хичээлээр шалгалт өгдөг. За харин нэмэлтээр 3 шиг байгалийн ухааны хичээлийг тэр дундаас 2-ын сонгож өгдөг. За физик, хим, биологи. За биологи тал руугаа хүмүүс бол биологи, хими авдаг. За физик болон бусад суурьтай хүмүүс нь бол физик, хим гэсэн 2 шалгалтаар өгдөг байна. За энэ шалгалтуудыг өхийн тулд та ямар дис дараалалаар явдаг вэ гэхээр за мэдээж та бичиг баримтуудынхаа бүрдүүлэлтийг өгөх ёстой. Энэ бол 1-р шат. 2-р шат нь та бичиг баримтуудын бүрдүүлээд хэрвээ та өгөөд тэнцэх юм бол бичгийн 1-р шалгалтанд ордог. За бичгийн 1-р шалгалтанд юу өгдөг вэ гэхээр түрүүний дурдсанчлан математик болон бусад мэрэгжлийн хичээлүүдэд өгөөд за хэрвээ та эхнийхээ одоо бичгийн шалгалтанд тэнцвэл 2-р шалгалтанд орох боломжтой. Энэ 2-р шатанд юу гэдэг вэ гэхээр англи хэлний шалгалт байдаг. Дээрэс нь Японы хэлний шалгалт байгаа. Японы өдийг хүртэл харин Японы хэлэн дээр 0 оноо авахд тэнцсэн тохиол байсан бол одоо бүр дөрвөндөө та 0 оноо авбал бай бай. Угаасаа Японоор явах чи цэг авах бол бас утгагүй байх. Үнэхээр азгуулбал та цэг л авах байх. Тийм болоо Японы хэлээс сурах хэрэгтэй байна шүү. За хэрэг тэндээ тэнцвэл яах вэ? 2-р шатанда тэнцвэл 3-р шатанд ярьцлагын шатанд та ямар ч хэлээр өгч болно. Англи хэл, Японы, Монгол хэлээрээ ч өгч болно. Тэр энэ ярьцлагын шалгалтанд Монголд явуулт юм уу? Японд ирж өгөх юм уу? За энэ бол 100% Монголдо та бүрэн одоо суралцж байгаа ахлах ангийн сурагчид маань та бүхэн бэлдэж одоо өгөх боломжтой. За тэгээд ахлах ангийн сурагчид маань та бүхэн Монголдо бэлдээд бүрэн боломжтой одоо өгч болдог шалгалт байгаа шүү. За тэгээд ярьцлагын шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийн материалыг Японы улсын боловсролын яам руу явуулдаг. Тэгээд энэ дээрээ бүх орны яг энэ шалгалтыг тэнцсэн хүүхдүүдтэй өрсөлдөд тэгээд тэндээс ахаад шалгараад ингээд тэнцдэг байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд бас яг нөгөө Японы энэ боловсролын яамны тэр шаардлагыг хангаагүй ч юм уу эсвэл нөгөө тоон хэтэрхий хийснээс болоод зарим хүүхдүүд бас унах тохиол байдаг. Эрт дээр үед бол ярьцлагын шалгалтанд орсон л та Япон явдаг байлаа. Одоо ярьцлагын шалгалтнаас ч унах боломжтой. Японд ирээд ч унах боломжтой. 2-1-р одоо бичгийн шалгалт дээр унах боломж зөндөө байсан. Дээрээс нь нэмээд материал бүрдүүлж байгаа хамгийн ихний тэн дээр бас сүүлийн үед маш их хүүхдүүд ундаг болчихжээ. Энэ бол маш харамсалтай шүү дээ. Харин тийм. Өмнө нь болохоор нөгөө өгдөг хүүхдийн тоо цөөхөн байсан даач. Тэр юм уу? Яг нөгөө нэг материал бүрдүүлээ өгөөл тэнцчдэг. Тэгтээ сүүлийн үед материал нь маш хатуу шаардлага хангаагүйгээс болоод унсан тохиол зөндөө гарчээ. За тэгэхээр материал дээр юу байдаг вэ? Яагаад унаад байдаг вэ гэдэг миний зүгээр таамаг болоо. Яг нөгөө нэг асуулт байдаг тийм. Таны мөрөөдөл юу вэ ч юм уу те. Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэнгээд тодорхой асуулт байдаг. Тэрэн дээр зарим хүүхдүүд ингэсгээ бичээд явуулцдаг. Тийм гот уян хүч яг тийм суралцах хүсэл байхгүй юм шүү гэдэг хасагдах тохиолдол. Тийм санаж байна. Би бол хувьдаа нөгөө нэг та мэрэгжлээ сонгоно. Одоо физик байна уу, нийгэм байна уу те. Тэр энэ мэрэгжлийг сонгож байгаа шалтгаан юу юм бэ гэдэг 2-3 шалтгааныг бичих хэрэгтэй. Энэ шалтгааныг маш сайн бичих хэрэгтэй гэдэг шүү. Yes. Тэгээд яг энэ материал бүрдүүлэхтэр л унж байгаа явдлал бүр маш харамсалтай. Тийм хичээлдээ мондог хүүхдэд зөндөө байгаа шүү дээ тийм. Тэгснээ шалгалтаач өгөхгүй тийм зүгээр унжиж байгаа байхгүй. Тийм болохоор битээ хитрхийн юмд одоо хайн хандараа хин нэг нь тэнцэжсэн хүнээс энэ шалгалтыг өгчээсэн хүнээс мэрэгжлийн хүнээс бас зөвлөгөө аваарай гэж санал болгомоор байна. Гэхдээ энэ материал бүрдүүлэхдээ бас нэг хэдэн шаардлагыг хангасан байх хэрэгтэй тийм. Та хэрвээ за мэдээж шаардлагууд хангах хэрэгтэй байдаг. За энэ шаардлагууд дээр юу байдаг вэ гэхээр би та нарт эхнээс нь одоо уншиж өгье. За мэдээж та Монгол улсын
иргэн байх хэрэгтэй гэдэг. Окей. За хоёрдугаарт за та тухайн одоо 12 дугаар ангиа төгссөн одоо сурагч байх хэрэгтэй. Яг ёс журмынхаа дагуу төгссөн сурагч юу. Тэгэхгүй бол зарим хүмүүс чинь эрт орсон эсвэл сүүлд одоо орсон өлөрсөн ч хүмүүс байж магадгүй шүү дээ. Тийм болохоор яг л ном журмынхаа дагуу төгссөн тухайн оныхоо одоо байдлаас хамаарат наснасаа одоо хамаардаг байх нэ. За мэдээж бас ойлгомжтой ахлах ангиа дүүргэж төгссөн ахлах одоо сурагч болон 1-2 дугаар курст сурж байгаа бакалаврын сурагчид бас үг бүрэн боломжтой байдаг шүү. 3 дугаар курст орчвол боломжгүй. Хэрвээ gap year авсан байвал боломжгүй. За тэгэхээр бас яагаад боломжгүй байдаг вэ гэдгийг талаар тайлбарж өгье. Яагаад гэвэл ахлах анги чинь таны сурлагын дүн 3.5-аас дээш байх хэрэгтэй. Бас мөн 1 болон 2 дугаар курсыг чинь сурлагын дүнг бас шаарддаг учраас ер нь бол болдоггүй байгаа шүү. Тийм болохоор дүнгээ бас сайн бас гаргахыг хүсэж байна. За дараагийнх нь төрөний дурдсанчлан 3.5-аас дээш байх хэрэгтэй голч чинь. За бас дээрэс нь эрүүл мэндийн байдал та энэ бичсний дагуу бол та сэтгцийн хувьд эрүүл байхад болно. Сэтгц чинь зөвхөрөө за. Окей, дараа нь. За тэгээд Япон явах хугацаа бол та энэ жилийн та 6 дугаар сард төгсөн бол одоо дараа оныхоо та 3 дугаар сард Япон руу явж одоо суралцах нь байна. Тэр үедээ харин заавал Монголд байх хэрэгтэй. Өөр улсаас би өөрөө явчаа гэж хэлж болохгүй шүү. Тийм бас та засгийн газрын тэтгэлгийг бусад хөтөлбөрт хамрагдсан байх боломжгүй. Бас Японд суралцж байгаад бас хамрагдах боломжгүй байдаг шүү. Тийм болохоор нөгөө Японд ахлах сургуулаа төгссөн хүмүүс маш харамсалтай. Sorry. За тэгээд энэ шалгалтын талаар ер нь бол яаж бэлтгэх юм болоо те? Энэ талаарх одоо сонирхолтой типүүдийн талаар огоёхоос асууцгаая. За миний одоо шавнар маш олон төрлөөр бэлтжижсэн л та. Тэгээд уулсан гэхдээ 2 удаа. За тэгэхээр энэ шалгалтыг одоо бэлтгэхдээ ер нь бол болж игэл 2 жилийн өмнөөс түүнээс дээш одоо өмнөөс эхлээд бэлдвэл зүгээр. За яагаад гэхээр ихэнх хүүхдүүд маань нэг яг математик, физик, хим физикийн те үндсэн агуулгыг яг дутуу ойлгочихсон. Аль эсвэл зөвхөн томьёогийн цээжилчихсэн. Эсвэл бүр хүзээчгүй хүүхдүүд байж байгаа болохоор яг энэ шалгалтын агуулгыг гүйцэж үзэхийн тулд энэ 2 жилийн өмнөөс эхлүүлээд бүх тэр дутуу ойлгосон юмнуудаа гүйцээж үзвэл зүгээр. Яагаад тэгэхээр энэ шалгалт нь үе ингээд нэг юугаа өөрчилж идэг. Арга барил тэр орж ирэх тэр нэг тавилтын бүгдээрээ өөр байдаг. Тэгэхээр зөвхөн томьёогоо цээжлээд орсон чинь тэрийг нөгөө талаас нь асуучих тохиолддог. X-ийн нэмэх нь 2 тэнцээ 4 хийдэг гэжсэн бол тэр X-ийг нөгөө тал руу нь оруулаад ингээд гаргацсан тийм тохиолдол байдаг. Эсвэл Y-гээр шалждаг ч юм уу. Тэгтэл нэг тухайн яг нөгөө агуулгаа ойлгоцсон хөлтөл тэр байрлал нь хичнээн өөрчлөгдсөн ч хамаагүй тэрийг ойлгож лээдэг. Томьёогоо зөвхөн цээжилсэн хүмүүсд тэрийг ойлгодог болохоор 2 жил өмнөөс хэл бэлдснээрээ эндээс сэргийлэх боломжтой. Гэхдээ та үнэхээр хичээлээ сайн үзээд ойлгоод явж исэн тийм супер амтан бол мэдээж 6 сар одоо ингээд 12 сард 1 сар болж байна. Одоо та шалгалтаа өгтөл 4-5 сар байна. Тэгэхээр энэ хугацаанд бол хангалттай бэлдчих боломжтой. За энэ дээр нэг жижигхэн зөвөр тип хэлэхэд математик дээр хэрхэн бэлтэх вэ гэдэг дээр Шинэ Монгол сургуулийн Алтан гэрэл гэж багш маш олон оны материалуудыг тэрийг хэрхэн яадаг вэ гэдэг талаар юм ном гаргацсан байдаг. Тэгэхээр тэр номыг олж аваад энэ сте айгүй Алтан гэрэл гэдэг шиг ямар тийм алтан содрогоо тэгээд олдох нь айгүй ховор маш ховор отстой. Тэгэхээр яаж яаж хаяад болвол тэр ном дээрх бодлогуудыг ер нь хийцэн байхад нэлээд бас төхөм ороод ирдэг байгаа. За дээрэс нь маш олон хүмүүс бас яг энэ хэрхэн бэлтэх вэ гэдэг байна. Жил болгоны бас материалууд бас тавигдсан тохиолдол байгаа. Тэгэхээр тэрийг бас шалгаад үзээрэй. Гэхдээ материал байлаа гэд та үнэхээр хичээлдээ одоо сайн сурдаг ойлгодог байлаа гэд яг тэр шалгалтын өдөр та сайн хийх магадлал маш бага. Тэр бас сандралууд орж ирдэг. Яг тийм. Шалгалтанд бэлдэх бас тусдаа арга байна. За энийг хэлж өгье. Чихээ наашинтай нүдээ над руу харуул. Дэвтэр үзгээ бариад суугаарай. Яг зөв. Энэ дээр би нэг харамсалтай юм хэлэхэд охтуудын хувьд бол энэ маш хэцүү зүйл. Яа тэгэхээр яг ганцхан өдөр шалгалт аваад яг тэр өдөр хэрвээ таны биений имжсэн байвал ер нь бол хэцүү гэсэн шүү дээ. Шалгалт өгч явах чинь ингээ эзрүү чинь цохоод байна л охтуудын хувьд бол бүр үнэхээр харамсалтай байдал. Бандра та нар азтай байна. Сэтгэлийн чинь хэмжиндээ шүү дээ бол ер нь бол яа тэр нөлөө байхгүй. За гэхдээ энийг үл харгалзуулаад зөндөө олон та нарт саад гарч ирнэ. За хамгийн ихний саад бол Монголд байхад та төвчлээс болоод хоцорч болно. Тийм болохоор аль болох эртхэн гар бож игэл ойрхон амьдардаг бол алхаад ир тий тэгэхээр яг шалгалтандаа цагтаа очих нэг асуудал байна. Дээрээс нь та наашаа ирж явж исэн чинь хин нэгэн зам дээр таны мөрөгчих шахаа зогсоод сигналтгүй таны уур уцар чинь төрөндөө. Тэр үед та уур уцартайгаа шалгалт нэрээр ороод ир мэдээж муу авах нь ойлгомжтой шүү дээ. За дээрээс нь шалгалтандаа та орох үед нөгөө хамт орж байгаа нөхдөө чинь нэг нь чамайг түлхээд унагч магадгүй. Ингээд стрессч магадгүй тий. Стрессгүй нөө стресс. Ингээд шалгалтаа өгөөд та чи одоо ингээд шалгалтаа өгөө сууж ий да. За тийм үү.
ингээд хажуудлал чинь ямар нэг юм үйл гараад идэв нөхдөд бэ. Чамд л таараагүй болохоос ш. Яг миний хажуудлын нөхөр яаж исэн бэ гэхээр нөгөө нь ингэж юугаа хумсаа мэрдэг нөхөр. Ингээд юусэн мэрээ сурчдаг. Тэгээ тэрийг нэг анзаараад болтго айгууцсан. Өөр нэг хүлээс халгалдаг хүмүүс хүлээ ингэдэг хүмүүс тийм. Хүлээс халгалаад тэгээд нөгөө нэг ширээгээ ингээд зохиолдог тийм. Ингээл нөгөө нэг яг шалгалт өгөхгүй хин миний ганцхан боломжийг бодцсон ийм нөгөө нэг ахаал төвлөрсөн үед хин нэг тийм ихээр айгүй уур үрээд идэх байхгүй. Тэгээ уур үрхээр чинь юу нөгөө нэг зээжсэн томьёо мэдсэн сурсан бүх юм чинь ингээл гараа авчин. Тийм болохоор энэний тусаа бэлтгэлийг хийвэл зүгээр байдаг. Чимээтэд одоо даал хичээлээ хийх юм тийм. Тэгэхээр яг та шалгалтаа бэлж яхад ээж аавыгаа та яар дугаа ээж би хичээлээ хийж юм ч юм уу тий хөвчөө зүгээр бэлтдэг бол одоо болох хэрэгтэй. Яг дүүр чи хажуугаар чин гүүж яхад найз нөхөд чи хажуу чин сакс тоглож явахад шалгалтандаа бэлдээд нэг үзэх хэрэгтэй. Ингүүл та ямар нэгэн тэр стрессээс ангижч зэм төвшөнд очиж сорох юм аа. Энэ бол маш чухал шүү. Энэ зөв би амар тоглоомтой ярьж байгаа юм шиг ирнэ. Маш олон хүмүүстэд ийм тохиолдсон байдаг. Яг анхаарлаа маш 100% төвлөрөлт хүмүүс байгаа гэдэг чинь тийм. Тийм болохоор өөр ямар нэгэн хажуудлаар машин бас дуурах чимээнүүд бас байдаг. Би бас тухайн үед өгч байхад 2 удаа ч өгж байхад машин мэдээж айгүй чимээтэй одоо цонхны хажууд суудсан хүмүүс айгүй чимээтэй мэдээж цонхон онгойлгцсан байдаг. Тийм болохоор чимээтэй хичээлээ хийж сураарай гэж зөвлөмөр байна. За бас миний хувьас бас нэг юм зөвлөх нь юу гэвэл утсаа заавал унтраагаарай гэж хүсэж байна. Маш үнэхээр азгүй одоо манай тохиолдол байдаг. Манай найз маань бүр манай үеийн маань найз маань уцаа ингээ асаасныхаа тэг ингээд уцаа зүгээр дууг наагаад ч юм уу яатсан тэгээд сэрүүлгэн дуурцсан. Эсвэл ямар нэг хүн залгасан. Тийм болохоор ингээд зүгээр л утсан дуугарсныхын төлөө гэхдээ цүнхэнд нь байсан ч гэсэн за та шалгалтаа өгч чадахгүй нэ гарна уу гэд шалгалтаа өгөөд яг дуусахаа бараг хэдэн минутын өмнө одоо маш харамсалтайгаар хөөгцөн тохиолдол байдаг. Тийм болохоор уцаа бараг зүгээр ингээд унтраагаад далд хийгэрэй л гэж хүсмээр байна. Яг зөв. За дээрэс нь ахаад нэг маш гоё зөвлөх би юу гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр яг шалгалт хэдэн цагаас эхлэх нь ерөнхийдөө тодорхой байдаг. Өглөө эрт эхэлдэг. За тэгээд маш удаан хугацаанд суудаг. Тийм гот нөгөө хүүхдүүдийн маань хичээл яадаг вэ гэхээр 40 минутаар ч юм уу 45 минутаар цагаар ордог болохоор яг нэг удаан сууд сураагүй анхаарлаа сарних тохиолдол байдаг. Тэгээ ядрах тохиолдол, өлсөх тохиолдол. Тэгээ нэг анхаарлаа төвлөрөхгүй байх тохиолдол. Зарим хүүхдүүд би орой хичээл хийдэг аста нөгөө нь юу гэдэлээ шар шувуу энэ төр гэж өөрийг нь нэрлээд өглөө ч юм унтж агаад орой л нөгөө нэг босон шалгалтандаа бэлддэг хүүхдүүдэд маш хэцүү. Яа тэгэхээр өглөө л тэр шалгалт явагддаг. Тань зориул орой авахгүй шүү дээ. Тийм болохоор болж өгвөл та яг тэр шалгалтыг хэдэн цагаас өгөх юм. Тэрэндээ тааруулаа хэдэн цагаас босох юм. Юу идэх юм гэдэг. Ямар хувцас өмсөх юм гэдэг юмнууд ерөнхийдөө шийдчихвэл зүгээр. Тэгээ 14 хоногийн өмнөөс эхлүүлээд яг л ижил цагтаа босоод ерөнхийдөө ижилхэн юу хоол хүнсээ хэрэглээд за болж өгвөл аль болох ижилхэн хувцас нэг хоёрыг бэлтжээд ингээд тухтай байх хэрэгтэй. Угаагаад ингээд хэрэглээд байвал зүгээр. Яа тэгэхээр жижигхэн нэг юм цагтналт хүртэл хүний нөгөө шоблон бүглэх нэг хугацааг л аваа авчдаг. Тэ нөгөө нэг яг цагтаа оролдож байгаа тэр хүүхдүүд чинь ганцхан шоблон бүглэх цаг гэдэг чинь маш үнэтэй цаг гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нэг ингээд маажих дээр засчулчихад маш харамсалтай. Тийм болохоор 14 оны өмнөс болж үл нэг хугацаа өмсөд тасах хэрэгтэй. Хоолн дээр та ингээд яг нөгөө шалгалтын өдрийн гут ээж авчихсан. Өө энэ айгүй чухал юм гут айгүй онцгой юм бэлдэж өгөөл те. Хизээч хийж байгаагүй панкейкийг чинь хийж өгөөл. Тэгүн гут чинь панкейк чинь гизээ чинь өвтгөөч юм. Эсвэл нөгөө нэг нойрыг чинь бацлуулаад шүү дээ. Тарин тийм. Тэгэхээр шалгалтын үеэр та 0 орчлох. 0 орвол баяртай. Дахиад та энд хизээч битгий орж ирээ гэдэг. Тийм болохоор та заавал гиз юугаацсан дээ бэлдсэн байх хэвээр. Ус уух хэмжээ гэж бас байгаа. Өглөө хит их ус уудаг. Тэрнээс болоо шалтгаан шээс үрдэг. Шээс үрхээ нөгөө нэг анхаарал нүдрэхгүй юм ажиддаг тохиолдол. Энд дэр бас нэг хэлмээр байгаа зүйл нь одоо кофе. Уснаас илүү кофе уух нь илүү шээсийг хүргээд идэг. Би бас яг энэ маш гашуун туршлага. Миний хувьд бас өгж явахдаа зүгээр ус уугаагүй. Өглөө зүгээр нэг л аяг кофе уусан. Тэгээд кофе уунгууд мэдээж ингээд шалгалтын дундаар амар шээс хүрдэгдэг. За дээрэс нь кофе уунгод өлийн хэлхэн дээрээ ч юм уу уучаад тэгээд ингээд гар салгалаад байдаг. Шаблон. Тийм болохоор ер нь бол кофег нэг амар ингээд яагаад гэж болохгүй. Тийм. Бас энержи дринк байна. Энержи дринк гар салгалуулдаг. Тийм болохоор тэр зүйлээс зайсаагаар өдөр тутам яг энгийн байдаг чигээл өгөхөд ер нь бол болно л гэсэн үг. Яг тийм. Тэр нөгөө өглөө хитрхи их юу сахар хэрэгэлдэг ч юм уу, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээр яг нөгөө шалгалтын үеэр ингээд нэлээд өсөж ирсэн нь. Тэгээд дундаасаа буугаад яг нөгөө яг эцсийн хамгийн хэцүү бодлогод бодох үе дээр ингээд тархичаа ажиллахгүй ч юм уу ядарсан тийм тохиолдол байдаг. За энэ мэтчлээ шалгалт өгнө гэдэг нь бас юм тусдаа нэг юм арга техниктэй бэлдэх юм байгаад байгаа. Энийг зүгээр нэг ухаантай хүн очингуудаа шууд өгчдөг тийм ерөнхийдөө байхгүй маш хэцүү гэд байгаа юм аа. Тий. Дээрэс нь одоо шалгалтандаа бэлтгэхийн тулд за математик, физик гэх мэтчлэн одоо сурах бичгүүдийн хаанаас олж авах юм бэ? Материалуудаа хаанаас олж авах юм бэ гэж хэрэг боддог бол ямар нэгэн байдлаар номын сангууд ч юм уу те тэр зүйлүүдэд нэгийн ABC, хоёрын ABC гэсэн математикийн одоо хичээлүүдийнх нь тийм номнууд байдаг. Бас түрүүний огийнх манд үргэлжлэн алтан гэрэл багшийн маань одоо номнууд байдаг. Энийг бас дээдлийн үеийн, доотлын үеийн симпайнер ч юм уу те хүмүүсээ таньдаг мэддэг хүмүүсээсээ одоо олоод авах одоо
хэцүү ч гэсэн олох хичээгээрэй гэж хэлмээрээ. За тэгээд физик болон бусад одоо английн материалуудыг одоо тусад нь одоо материалуудыг интернетүүдээс бас хайгаад үзэх боломжтой. Бас дээрээс нь хэрвээ та шинэ Монголын сурагч бол тэгээд Symfony-аас бас олох бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За хамгийн сүүлийн сэдв бол та хэрвээ тэнцээд явлаа гэж бодоход те яг нэг шалгалтаа бичгийн шалгалтанд тэнцээ явлаа гэж бодоход ярьслан шалгалт гэдэг бас маш чухал. Ярьслан шалгалтын дээр зарим хүүхдүүд яадаг гэхээр хүүдийтэйг ороод ирдэг. Тэгж болохгүй. Ийм хувцастай ороод ирдэг те. Тэгээд ерөөсө болохгүй. Та яг ингээд сурагч хүн шиг сурагчаа сурагчийнхаа формыг оюутан хүн бол та зангаагаа юу пижактайгаа охтууд нь цагаан цамцаа юу юпгийн өмттэйг өмсөд юу ороод ирэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө нэг зарим хүүхдүүдээ эмэг зүүцсэн гарандаа бүгд чадсан. Хумсаа ботцсон ч юм уу. Хумсаа ботцсон те амар ботцсан. Хүс нь амар олон өнгө хусцсан те. Тэгээ тийм ороод ирдэг. Тэгэхээр Японы хувьд бол маш тиймэрхүү юмнууд нэм чанга байдаг. Яа тэгэхээр хүүхдийн гадна төрхөөр нь биш доторхоор нь үнэлье гэж үздэг. Болохоор болж өгвөл нөгөө нэг тэр bias гэдэг зүйлийг алга болгох хэрэгтэй. Хүн хичнээн хүслээч яг нөгөө нэг нүдэн дээр харагдж байгаа тэр bias-д орчоод идэг. Тэгэхээр зарим нь амар үнэтэй хувц өмсөд ороод ирдэг. Тэр нь бас bias-д ордог. Маш олон хүмүүс шалгалт авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгон тийм төгстэй хүнийг гаднахаар дүгнэхгүй шууд доторхоор нь дүгнэх тийм чадaltaй хүмүүс ховор болохоор Япончууд болж өгвөл тэр анхны bias-ыг нь алга болохын тулд бүгд ижлэхэн хувц өмсөхийг одоо яг энэ нийгэм бол шаарддаг. Тэгэхээр энэ засгийн зүйн тэтгэлийн шалгалтыг авахтаацсандээ баг зэрэг харж байгаа гэсэн. Ядаж та цэвэрхэн хувцлаад гараа хумсаа бодохгүйгээр тийм эмиг яваал тэрийг аваад бүгжөөч гэсэндээ аваад тэгээ хар цагаан цамцтайгаа одоо орж ирээд бижагтаа орж ирээд суугаад шалгалтаа үзүүгээ тэгээ шалгалтанд ярьсан шалгалтнаас бэлдсэн дээрээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Яа тэгэхээр зарим хүмүүсийг өөрийгөө танилцуулаач гэхээр зарим нь намайг отхон бэлэг гэдэг би 19 настай. Тэг нүг ярьсан авч байгаа хүмүүс ингээд суучдаг. Боцсноо гэх тээ. Тэгэхээр чи ингээд яаж өөрийгөө танилцуулах вэ? Таны мөрөөдөл юу гэхээр би баян бол. Гэс хос. Ерөөсөө ингэж болохгүй. Яг нөгөө юу яагаад юм те ямар мөрөөдөлтэй гэдгийг хэлчихээ. Тэрнийхээ ардаас яагаад юм болсон ямар байгаа гэдэг юмнуудаа ингээд тодорхой хэлдэг ч юм уу те. Зарим нь бол бүр хит дуртай явчихдаг. Нэг инээдтэй дүүх үдээ. Ярьслан шалгалтын дээр ихэд 10 асуулт асууна гэдээ орсон чинь 2 асуултсаа гараад ирлээ гэсэн ярьслага авч идэв. Тэр яасан бэ гэсэн чинь таны мөрөөдөл юу гэсэн чинь өөрийнхөө мөрөөдлийг анх яаж тийм мөрөөдөлтэй болсноос ахуулаад мөрөөдөлд яаж хүрэх хүртэл бүх түүгээ 10 минут ярьж аваад ярьслагын цагийг дуусгаад тэгээ тэнцээ өгөх байлбардаг байхгүй. Тийм болохоор ийм ялгаа гарахгүй тул яг нэг асуулт хэрэгтэй байна. Асуултанд те 30-аас 1 минут 30 секундээс 1 минут одоо ингээд хариулнаа гэх мэтчлэн тэгээд маш юм системтэйгээр ярина. Тэгээд хоорондоо тэр асуулт нь одоо хариултанд би нэг ингэж логикийн хувьд зодохгүй байх хэрэгтэй тийм маш ингэ логик нь харах хэрэгтэй гэх мэтчлэн ярьцлаган дээр маш сайн бэлдэх хэрэгтэй ба тэгээд энэ дээр бас ярьцлах их хөөх гэдэг дээрс хийвэл зүгээр юм байна. Хэрэг тавсч бас комент бичээрэй. За ийм байна. За тэгээд бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Лайк, subscribe бас битгий матараа. Бид хоёр та бүгдийнхаа одоо энэ дэмжлэгээр бид хоёр бичлэгээ хүргэх учраас энэ болохоор матараа гэж хүсэж байна. За тэгээд бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр Японы хотлоор ярьсараа болно. Та хэд бас тэгээд үзсээр байгаарай. За тэгээд дараагийн дугаар уулзалтаа түр баяртай. Чао.